мэдээлэл Төв аймгийн 20 ангид хоригдож байгаа ахлах зөвлөх ганцхан ерөнхий сайд Алтуугийн хууль зөрчил эргэж авсныг олцоллоо. Лөөмөдийн ганцхан нарыг нөөцлөлтөд хэрэгжүүлэхдээ хууль зөрчиж их мэдлэг хэтрүүлэн ашигласан гэх хэрэгт ялдагдагчаа татан 7-р сарын 29-ноос хойш баригчлан хорж байгаа. Мөн ерөнхий сайдын хамт ганцхыг эргээр алчсан хууль зүйн сайд Тэмүүжийг өөрийн гаргасан барилчлах цагдаа хорих байрны дотоод журмаа өөрөө зөрчлөө гэж арилгатай тэмцэх газраас мэдээлсэн юм. Арилгатай тэмцэх газрын энэ бичлэгт ерөнхий сайд ахлах зөвлөх ганц үгтэйгээ Төв аймгийн цагдаа хорих байранд уулзахаар ирж байгааг баримтжуулсан байна. Ерөнхий сайд ахлах зөвлөхтэйгээ нин даруй бичлэн уулзах хүслээ илэрхийлж улсын их хурлын гишүүн бөгөөд Монгол Улсын засгийн газрын тэргүүн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хангаж уулзалтыг 2014 оны 7-р сарын 31-ний өдөр 9-өөс 11 цагийн хооронд зохион байгуулсан мэдээллийг мэдээллийг арилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч комиссар зол жаргал өчигдөр өглөө хургуулжээ. Харин арилгатай тэмцэх газраас 175 дугаартай хариу мэдээлэх хуудасаар ажил сонирхлын зөрчлийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгаа учраас яллагдагч ганц үгтэй уулзах боломжгүй гэж мэдэгдсэн ч ерөнхий сайд уг шийдвэрийг үл хөндөх нь